За шатрал гэдэг маань хар цагаанаар хоёр тоглогчийн хоорондоо хөлөг тоглоом дээр тоглох стратегийн төлөвлөгөө боловсруулж тоглох тоглоом юм аа. За шатар. Эхлээд энэ маань шатрын хөлөг байна. Хөлөг. Энэ маань шатрын дүрснүүд байна. Шатрын маань нийтдээ нэг төрлийн 6 дүрс, нэг 6 төрлийн дүрс, нэг төрлийн одоо хүүхэд 8 хүүтэй, тэрэг 2 тэрэгтэй, 2 морьтой, 2 тэмээтэй, нэг ноён, нэг бэрстэйгэр нийтдээ 16 дүрс, 16 дүрсний эсрэг хоорондоо 2 тоглогч өрсөлдөж ингээд тоглох юм аа. За шатрын дүрснүүдийг хэдүүлээ эхлээд нэрлээ. Энэ хамгийн том дүрс буюу ноён байна. Ноён. За энэ титэмтэй маань бэрс байна. За бэрсний дараа энд юу вэ? Тэрэг байна. За энэ хүүхдүүдээ хамгийн сайн мэддэг дүрс. Энэ юу байна? Морь байна. За энд тэмээ. За хүү гэсэн. Ийм 6 дүрс байна. За 6 дүрсний маань хүчээр нь одоо ингээд 6 дүрсний маань хамгийн жижигхэн дүрс буюу хүү маань хамгийн хүч багтай дүрс, хамгийн хүчтэй дүрс маань ноён гэж байна. За ноён яагаад хүчтэй юм бэ гэхээр ноён идэж болохгүй хамгийн сүүлд үлддэг, хамгийн том дүрс байгаа. Өөрийнхөө ноёныг бол хамгаалж тоглодог, айлын ноёныг бол шагилж мадалж тоглоно. За дараа нь энэ бэрс байна. Бэрс маань хамгийн хүчтэй бод. За энэ тэрэг дараа нь хүчтэй байна. Морь тэмээ хоёрын хүч нь ижилхэн, хүү бол хамгийн бага дүрс гэж явна. Хөлөг маань нийтдээ хэдэн бодолтой вэ гэхээр хар цагаан нийлсэн цагаан нь 32, хар нь 32 нийтдээ 64 буудал байна. Нэг нүд буюу буудал гэж явна. Хааш хаашаа 8 харьцаатай. За энд нийтдээ босоо шугам 8 байна. 1 2 3 4 5 6 7 8 байна. Босоо 8 шугамтай хөлөг маань. За хэвтэй 8 шугамтай 1 2 3 4 5 6 7 8 гэсэн хэвтэй 8 шугамтай байна. За ташуу болонгууд ташуу цагаан нь 13, хар нь 13 шугамтай. За цагааны шугамтай тоглолцоо цагаанаас 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 гэсэн. Цагаан 13 ташуу шугамтай, хар нь яг мөн ижилхэн 13 шугамтай байгаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 байна. Нийт 13 хар нь 13 цагаан нь 13 ташуу шугам буюу 26 ташуу шугамтай, босоо 8 хэвтэй 8 шугамтай байгаа. За шатраа өөрхтөө хэдүүлээ. Цагаан өнгө нь 1 2 дугаар шугам дээр байрлаж өрнө. Хар өнгийг 7 8 дугаар шугам дээр шатруудаа өрхнэ. За хүү шатраа яаж өрөх вэ гэхээр за хүүнүүд маань цагаан талаас 2 дугаар шугам дээр нэг игнээд 8 ширхэг хүү байрлана. За 8 ширхэг хүү маань байрлаж байна. За энд юу вэ? За тэрэг маань 2 тэрэг байна. 2 тэрэг маань 2 захтаа байрлаад. За дараа нь 2 энд юуны дүрс морь. За морь байрлаж байна. Дараа нь 2 тэмээ маань байрлана. За ноён бэрс маань байрлана. Шатраа өргөтөө бол цагааны бэрс цагаан өнгөн дээр байх хэвээр. Харын бэрс нь хар өнгөн дээр байх хэвээр гэсэн байдлаар шатраа маань өргөднө. За ингээд тоглолтод эхлэхэд бол ерөнхийдөө бэлэн болж байгаа. За тэрэг энэ ямар дүрс явж байгаа лээ? Энэ ямар дүрс вэ? Дөрвөлжин дүрс байна. За энэ ямар шугам байна? Энд ямар шугам байна? За тэрэг маань тэгвэл босоо буюу хэвтэй шугамаар нүүдлээ хийн. Босоо шугамаар дандаа шулуун нүүдэл хийн. Босоо хэвтэй шугамудаар дандаа шулуун нүүдэл хийдэг хан тэрэг маань. За дараа нь хэдэн тэмээ хэдвүлээ? За 2 тэмээ. За шатраа өргөтөө тэмээ маань энд байрлаж байгаа. За 2 тэмээний маань 2 ялгаатай тал нь юу вэ? Юугээр өөр вэ? Хар цагаанаар. За тэгвэл энэ
цагаан хөлн дээр байгаа тэмээг цагаан хөлийн тэмээ гэдэг. Хар хөлн дээр байгааг хар хөлийн тэмээ гэнэ. За хар хөлийн тэмээ маань яаж нөхөх вэ гэхээр энэ ямар өнгүүд вэ? Хар өнгүүд вэ. Тэгвэл энэ тэмээ маань хар хөлийн тэмээ хар өнгөөрөө дандаа ташуу нүүдлэх юм. Ташуугаар нүүдлэх юм. Цагаан хөлийн тэмээ маань дандаа цагаан өнгөөрөө ташуугаар нүүдлүүдээ хийх нэ. Тэрэг тэмээ хоёрын маань ялгаатай тал нь юм. Тэмээ маань ташуу нүүж байгаа. Тэрэг маань шулуунаар нүүдлэх гэдэг. Босоо хөвтэй шугамын дагав. За энд юу вэ? Бэрс. За бэрс маань тэрэг шиг бас тэмээ шиг нүүдлэдэг. Хаашаа шамаагүй нүүдлэх гэсэн үг. За ингээд нүүхлээр юутай ижлэх нь нүүж байна? Тэрэгтэй ижлэх нүүдлэж байна. Ингэж ташуугаар нүүхлээр тэмээтэй ижлэх нүүдлэж. За энэ бэрсний байрлал энд байна. Одоо ингээд айлын дүрсийг идэхдээ шатар дээр олонгод дүрсийг идэхдээ идж байгаа дүрснийхээ байгаа байран дээр нь очиж байрлах хэрэгтэй. Тэгэл эзэн дүрсээ шатрын хөлөг дээрээс гаргах хэрэгтэй. За тэгвэл одоо энэ бэрс байна. За энэ дөрвөн дүрсний өгдөл өглөө. За энэ цагааны бэрсээр энэ дөрвөн дүрснээ эхлээд алийг нь идэж болох. За бэрсийг идэж болно. Одоо энэ хэрвээ босоо шугамаар нүгвэл босоо шугамын бэрсний идэх зам дээр дүрс байхгүй юм тийм үү? За тэгэхээр ташуу шугамаар бэрсийг идэн дараа тэмээг идэж болно. Хэвтэй шугамаар идэж байна. За хүүг бас ташуу шугамаар идэж байна. Дараа нь тэргийг идээ. За бэрс маань тэгэхээр босоо болон ташуу шугамаар босоо хэвтэй ташуу шугамаар нүүдлээ ихнэ. За морь. За морь яаж нүүх вэ гэхээр морь маань өөрөө одоо цагаан өнгөн дээр байрлаж байгаа. Нэг нүд алгасаж өсөрч нүүдэл хийдэг. Цагаанаас харлуу гэдэг өнгөн солигдно. Цагаанаас харлуу, хараас цагаан луу, цагаанаас харлуу, хараас цагаан луу гэсэн байдлаар нүүдлүүд нь өсөрч нүүдлүүдээ хийх нэ. За ноён хамгийн амархан нүүдэл хийдэг дүрс байгаа. Ноён хаашаа шамаагүй нэг нүүдлээр нүүдлэх юм. Нэг ташууч явж болно, ухарч явж болно. Хаашаа чамаагүй нэг нүүдлээр нүүдлэх нэ. За хүү. Шатрын хүүнүүд маань юм долдоош харын хүү учраас долдоош уун дээр байрлаж байгаа. Цагааны хүүнүүд болонгууд хэдвэр шугам дээр байрлана гэлээ? 2 дугаар шугам дээр. Хэвтэй 2 дугаар шугам дээр хүүнүүд байрлаж байгаа. За хүү болонгууд зөвхөн урагшаа нүдэг. Хүү зөвхөн урагшаа нүдэг. Хүү анхны байрлал дээрээс нүүдлээ хийхдээ нэгээр нүүж болно, нэг нүүдлээр нүүж болно, эсвэл хоёроор нүүж болно. За хоёроор нүүсэн хүү. За энд цагаан тал нүүдлээ хийлээ. Хоёроор нүүдэл хийлээ. Тэнгүүд хартал нь одоо нүүдлээ хийн. Уртлаас нь хүү маань хоёроор нүүдэл хийлээ. Энэ хүү маань урагшаа нүүж одоо болохгүй. Урд нь ингээ хүү тэгэлж байгаа гэсэн үг байхгүй? Урагшаа нүүж энэ блоклж байгаа. За хүү яах вэ гэхээр хүү хоёроор нүүсэн хүү маань цаашаа нүүдэл хийх болгондоо нэг нэгээр нүүдлээ. Нэг нэгээр нүүсээр байгаа. Энэ 8 дугаар шугам дээр айлын эсрэг талын эцсийн шугам буюу 8 дугаар шугам дээр ирэхлээр жижиг хүү маань бэрс болоод хувирна. Бэрс тэрэг морь тэмээ гэсэн сонголтоор жижигхэн хүү маань хувирдаг. За тэгэхээр энэ дөрвөн дүрсний хамгийн хүчтэй дүрс нь бэрс учраас ихэвчлэн хүү маань энд ирэхлээр бэрс болоод хувирдаг. Тухайн өргийн тоглолтоос өргөөс шалтгаалаад ямар дүрс гарахаа өөрөө сонгож болно. Гэхдээ ихэвчлэн бол яг хамгийн хүчтэй дүрс бэрс учраас бэрс гардаг шүү. За хүү зөвхөн урагшаа нүүдэл хийдэг гэж байна. За хүү зөвхөн урагшаа энд нүүлээ. Айл эндээс хүүгээ нүгээд ингээд урд нь блоклж байгаа. За хүү идэхдээ яаж идэх вэ гэхээр хүү зөвхөн ташуугаар урагшаа идэнэ. Энэ тал руугаа юм уу? Нөгөө тал руугаа ташуугаар урагшаа идэнэ. Ухарж бол идэж болохгүй. Хажуу тал руугаа идэж болохгүй. Урагшаа идэж болохгүй нэ шүү дээ. Одоо ийм байрал дээр одоо энэ гурван хүний аль өнгөн дээр байгаа идэх вэ? Хар дээр байгааг ташуугаар идэнэ гэсэн үг.
За эцэг хүү маань энэ цаашаа нүүхтэй хаашаа нүүхлээ? Зөвхөн урагшаа нүүн. Зөвхөн урагшаа нэг нэгээр нүүн. За хоёроор нүүсэн хүү цаашаа нүүхтэй дандаа нэг нэгээр нүүж байгаа. Нэгээр нүүсэн хүү цаашаа хэдээр нөх вэ? Ялгаагүй бас нэг нэгээр нүүн. Нэг нэгээр нүүсээр байгаад энд ирэхээр бэрс болно. Энэ дөрвөн бодны сонголтоос хамгийн хүчтэй нь болно гэсэн. За хүү маань юм байна. За хүүний нэг онцгой тохиолдол байгаа. Онцгой идэх тохиолдол байгаа. Тэрний яадаг вэ гэхээр эсрэг талын тоглогчийн хүү анхны байран дээрээс хоёроор идж байгаа. Хоёроор нүүж байгаа тохиолдолд одоо энэ хүү хоёроор нүүж байгаа тохиолдолд зөрж идэж болдог. Ингээд зөрж идэж болно. Эсвэл идэхгүй гэж болно. Хоёр сонголт байгаа. Идэж болно. Эсвэл идэхгүй ингээд цаашаа нүүдлээ хийж болно. За энэ дээр одоо ийм байрал дээр одоо ингээд хоёр хүү ийм байралтай байлаа. Энэ айл энд нэг нүүдэл хийвэл энийг идэж болох уу? Болохгүй. Анхны байран дээрээсээ хоёроор нүүж байгаа тохиолдолд хүүхд зурж идэж болно. За ийм хүүний идэх нүүдлэр хүү маань олонгууд бус дүрснээс одоогоо арай өрмөц нь олонгууд арагшаа ухарч нүүдэл хийхгүй, ухарч идэлт хийхгүй. Бус дүрснүүд нь бол арагшаа бүх дөрвөн тал руугаа бүх нүүдлүүдээ хийн. Хүү маань зөвхөн урагшаа явна, идэхдээ ташуугаар урагшаа идэнэ. Нүүсээр агаад энд ирэхлээрээ бэрс болно. За өнөөдөр ингээд нэгдүгээр хичээл маань дууслаа. Та бүхэндээ баярлалаа.